Ганагийн сүгт давтай морил. Энэ удаагийн дугаар та хэлсээр гэмт хэрэгт холбогдож үйлээ үзсэн хүмүүсийн түүхийг орчуулан хүргэж байна. Гүтгэгдэж гэм буруугүй хэрнээ гэмт хэрэгтэн мэд адлагдах ямар аимшигтай болохыг төсөөлөхөд бэрх. Гэвч ийм зүйлс бодит амьдралд дахин давтагдсаар байдаг. Хуулийн байгууллагын алдаа, олон нийтийн бухимдал, хэвлэлийн хариуцлагагүй хандлага зэрэг нь гэмзэмгүй хүмүүсийн амьдралыг сүйтгэж ирсэн түүхтэй. Энэхүү түүхүүдэд гэмдэргийн сэжигтнэр тооцогдсон амьдрал нь оронгоор эргэсэн ч эцэстээ цагаатсан хүмүүсийн бодит түүхийг өгүүлэх болно. Ахлах ангид байхад минь болсон явдал л да. Сайн найзын маань экс найз хүн намайг өөрийн хүчирхийлсэн гэж гүжирцсэн. Биеийн тамирын талбай ойролцоо би энэ хэрэгээ хийсэн юм байх. Тэр охины аав нь над руу алан тална гэж сүрдүүлсэн дуут мессеж хүртэл явуулсан гэж. Насанд хүрсэн 16 таа жаал хүрүү тийм дуут мессеж илгээсэн. Гүжрүүг гүнзгий ус гэдэг шиг тэр өдрөө л би сургуулаас хөөгцсөн. Ингээд 2 хоногийн дараа гэхэд намайг хүчирхийлэгчээ гэдэг яраа сургуулиар нэг тарж миний нэр нь үр шалбагтай олилцсон доо. Найзууд маань хүртэл над руу холбогдохгүй байж билээ. Ингээд 4 хоног өнгөрч аав ээжийнхээ хараан дор 3 удаа байцаагдаад байж байтал цагаатдаг байгаа. Юу болсон бэ гэхээр сургуулийн удирдлага нөгөө охины найзуудтайгаа зөв хөтөлдөг тэмдэглэлийн дэвтрийг олсон байгаа. Тэр дэвтэр дээр өнөө охин намайг өөрийг нь хүчирхийлсэн гэж цуу тараавал экс нь буюу манай найз түүнийг аргадаж буцаад татагдана гэсэн утга галбартай юм бичсэн байна. Сургуулийн захирал надаас улан аав ээж хоёроос минь уучлах байсан. Харин нөгөө охиныг ямар нэгэн байдлаар шийтгэх үндэг. Ичхэн хүрээ илгэндээ наасан тэр охин надаас уучлалч хуугаагүй. Миний нэр хүнд буцаад хуучных шиг болоогүй. Энэ явдал бараг 20 жилийн өмнө болсон ч гэсэн одоо хүртэл надад хүн дээр нөлөөлдөг. Би ээж ихчээсээ өөр эмэгтэй хүнтэй зүг ганцаараа үлдэхэ байлсан. Таалагдсан бүсгүйтэйгээ болцохдоо хүртэл дандаа олны нүдэн дээр гэрч болтгоор газар уулздаг болсон. Тэр явдал ахлах ангид байхад минь миний нэр төрийг үгүй хийсэн шиг зан авирыг минь орвонгоор нэргүүлсэн нэ. Нөгөө охинтой үерхэж байсан найз маань харин саяхан ижил хүйстэн гэдгээ зарлаад одоо найз залуутайгаа өмнөд Каролина мужид сайхан амьдарч байгаа. Шогломтой юм шиг. Та яг одоо Ганагийн сүгттэй хамт байна. 1996 оны 10 дугаар сарын 4-нд нэгэн орон сууцанд хулгайн хэрэг гарснаар энэ хэрэг эхэлдэг. Ингээд хэдэн сарын дараа буюу 1997 оны 2 дугаар сарын 18-нд тэр байранд оршин суугч Эрик Мичл алуулсан байдалтайгаар гэртээ олдсон юм. Дюкс болон Лавл Джонс нарыг нотлох баримтгүйгээр гэрчүүдийн үгэнд үндэслэж хүн амны хэрэгт буруутгаад бүх насаар нохрын халаар шүүхээр шийтгсэн байдаг байна. Би Нью-Йорк мужийн Албани хотоос гаралтай амьдрах гэж хичээж явсан жирийн л залуу. Би бусдад үлгэр дуурайл болохоор нэгэн биш ч гэсэн гэмт хэрэгтэн бас бишээ. Аав салаад явчихсан учраас ямар хүн байдгийг мэдлэг үссэн. Ээж минь намайг идэх хоол, орох оронтой байлгах гэж 2 ажил зэрэг хийдэг байлаа. Багаасаа би амьдрал шудраг бишээ гэдгийг мэддэг байсан ч ийм хатуу гэж мэдлгүй өссөн дөө. 1999 оны намар миний амьдрал орвонгоор иргэсэн. Тэр үед Албаныгийн их сургуулийн оюутан зэрэлгээр алуулсан хэрэг гарсан юм. Үүнээс улж хоттой яраа түгшиж цагдаа нар гэмбуруутай итгэдэг болох гэж өдөр шөнөгүй ажиллаж байлаа. Тэгээд удалгүй би тэдний гол сэжигтэн болсон юм. Би тэр амиа алдсан залууг ерөөсөө таньдгүй. Тэр хэрэгтэй ямар ч холбоогүй байсан. Гэхдээ л намайг тэр хэрэгт татаад оруулчихсан юм да. Нэг л өдөр манай хаалгыг цагдаа нар тогшиж асуулт асуусан. Тэгээд би юу болж байгааг ойлголгүй. Нэг л мэдхнээ томоо төлтөө өдрийн гэрэлнээс өргөгээгүй цонхгүй өрөөнд сууж байсан. Цагдаа нар намайг асуултаар буулж үгийг минь ороож нотлох баримт олцсон штэ. Чамайг тэр хэргийг үйлцнийг хэдийнэ мэдчихсэн гэдэл тулгаад байсан.
Цаг өнгөрөх тусам тэд улам ширүүссээр эцэстээ би хэрэгээ хүлээсэн болоод дууссан юм. Би хэнийг ч алаагүй гэдгийг мэдэж байгаач энэ нь энд ердөө хамаагүй болсон. Дараа нь шүүх хурал болсон. Хар дарсан зүүд шиг л байж үлээ. Ямар ч биет нотлох баримт байгаагүй. Хурууныхээ аллагын зэвсэггээд намайг хэрэгтэй холбох юу ч байгаагүй. Гэвч энэ бүхэн тэднийг зогсоогоогүй. Намайг харсан эсгэж мэдэхгүй баахан гэрчгэх нөхдүүдийг оруулж ирээл. Энэ нөхрийг тэнд харсан ингээд явж явахыг үзсэн гээл ярил байлаа. Гэрчүүд намайг мангас суулгаж тангарахтны шүүгчнэр өнөөдүүлдэ итгэсэн юм. Ялын эцсийн тогтоолыг уншиж намайг буруутай гэж зарлахад зүрх минь нэг ёг хийж үлээ. Би бүх насаараа хоригдох ял сонссон. Шорон гэдэг өөр ертөнц. Тэнд цаг хугацаа өөр өнгөрдөг. Эхлээд би өөрийгөө гин бурууг нотлохын төлөө, эрүүл ухаантайгаа үлдэхийн төлөө тэмцдэг байлаа. Гэвч он жилүүд давж заалдах өргөдлийн цааснуудтай минь хамт хийсэн одсон дөө. Эргэн тойронд минь хүмүүс өөрийгөө яаж алдаж байгааг харж байлаа шүү дээ. Хизээ нэгэн цагт эндээс гарах болов гэж бодсоор олон шөнө нойргүй хамдаг байлаа. Яг ижилхэн өдөр хоногуд саарал 4 ханны дунд өнгөрсөөр би итгэл найдвараа алдсаар байсан. Хоригдож байхдаа би таньдаг бүх хүнээ алдсан. Намайг сууж байхад ээж минь нас урж би салах ёс ч хийж чадаагүй. Найзууд минь хүртэл надтай холбоо бариагүй. Дэлхийн ертөнц намайг аажмаар мартаж орхисон юм да. Тэгтэл хоригдсоноос 20 орчим жилийн дараа нэг явдал болсон юм. Нэг нөхөр хэрэгээ хүлээсэн гинэ. Тэр этгээд хэргийн газрын нарийн ширийн зүйлс болон жинхэнэ алуурчин л мэдэх учиртай юмсыг ярьсан гинлээ. Олон жилийн турш хэрэгсээг өнгөрсөн нотлох баримтуудыг тэгхтэл чухалчилж авч үзсэн байх юм. Ингээд надад тулгасан ял үгүй болсон. Намайг эргчүүлөөтэй боллоо гэж тэднийг хэлэхэд би ихэндээ итгээгүй. Шоронгийн хаалгаар гарч нүүрэн дээр минь нар шоронгийн хашааны цаанаас биш шууд тусгад мэдэрсэн мэдрэмжийг үгээр илэрхийлэхин аргагүй. Гэвч эргчүүлөө гэдэг миний бодсон шиг хэлбэр эд биш байж. Надгүйгээр урагшилсан цоо шин ертөнцид би хүл тавьсан юм. Техник технологи өөрчлөгдөж түүнийгээ дагаад амьдрал бас миний мэдхээс шал өөр болчихсон байлаа. Нэгэн цагт таньдаг байсан, найзалдаг байсан хүмүүс намайг бараг л танихгүй байсан. Хамгийн хэцүү нь миний алдсан цаг хугацаа эргэж ирэхгүй шүү дээ. Энэ жил Нью-Йорк мужи Лавел Джонс бид хоёрт $8 сая нөхөн олгор олгохоор шийдсэн. Гэхдээ цаг хугацааг ямар үнээр хэмжих юм бэ? Нөхөн олгорын мөнгө ээжийг минь надад тэрвүүлэх үү? Алдсан цаг хугацааг минь эргүүлж өгөх үү? Тэр мөнгө миний цэл залуу 20 хэдэн нас, 30 хэдэн насын минь эргүүлж авчирч чадахгүй. Хийгээгүй эргийнхээ төлөө хоригдсон шоронгийн хүйтэн өрөөнд унтаж чадахгүй өнгөрөөсөн шөнүүд тэндээс амьд гарах болов гэж айж байсан мэдрэмжийг минь буцааж яавч чадахгүй. Гэхдээ би байж л байна. Би амьд үлдэж чадсан. Тэд миний амьдралыг булаасан ч гэлээ зүрх сэтгэлийг минь булааж чадаагүй. Тийм учраас би өөрийнхөө түүхийг хүмүүс мэдээсэй гэж үүнийг бичиж байгаа юм. Хэрвээ бид шударгасны төлөө тэмцэж чадахгүй бол илүү дээр системийг шаардахгүй бол минийхтэй адилхан хувь заяа хэн нэгнийг дайрсаар байх болно. Над шиг гэмгүү хэрнээ аз хүүхэн шорондоо үүрдүүлтэн шүү дээ. — 2014 онд Джеффри Конрад гэх житгээд мичлийг хөнөөсөн хэрэгээ хүлээж хэргийн газар болон аллагын тухай наривчлан ярьж мэдүүлгөө өгсөн байна. Ингээд мөрдөн байцаалтыг дахин явуулж сайтар шалгаж үзэхэд Карл Дьюкс Джонс нарыг гин бурууг нотлоод 2016 онд цагаатхан сулалжээ. Харин 2025 онд Нью-Йорк мужийн давж заалдах шатны шүүх Дьюкс нарыг гин бурууг гэж зарлан нөхөн олгор олгохоор болсон байна. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. — 2007 оны 11-р сарын 1-нд Италийн Перужа хотод байх түрээсийн байранда Британи оюутан Мередит Керчер хүчирхийлүүлж алуулсан хэрэг гарсан байдаг юм.
Энэ хэрэгт хохирогчийн өрөөний амтрагч Америк оюутан бүсгүй Аманда Нокс болон түүний найз залуу Рафаэло Соличито нарыг маргаантай шүүх эмнэлгийн дүгнэлт алдаатай мөрдөн байцаалт албадлагын мэдүүлэгт үндэслэн хил сэрэг тулгаад 2009 онд шүүхээс 25 болон 26 жилийн хоригдлаар шийтгсэн байдаг юм. Италид онгоцноос буух үедээ би дөнгөж 20 настай байлаа. Би бүхэл 20 наснууд шиг дурлахыг зугаацахыг хүссэн мөрөөдлөөр дүүрэн байж билээ. Тийм болохоор төрлөх Сиатлаас алсгал хуучин төв Европ руу явсан юм. Перужи хот чулуун гудмууд та хундаг дарсны ардаас эхэлдэг нөхөрлөл цангинсан инээдтэйгээ яг л үлгэрийн юм шиг намайг өгцсөн. Би дэндүү жаахан бас дэндүү их догдолсон байснаас биш надад тохиолдох гэж үзүүлийн тухай төсөөлөлжгүй байлаа. 2007 оны 11-р сарын 2-нд бүх зүйл өөрчлөгдсөн юм. Тэр өглөө би урд шөнө найзынхаа гэрд кино үзснээс олж дүүнгэцээр сэрж билээ. Тэгээд би бусад оюутнуудтай хамт амьдардаг гэрлүүгээ алхсан. Намайг өчхөд байшингийн хаалга хагас нээлттэй байсан. Хачин санагдсан. Хаалгаар явж ороод олж харсан зүйл миний дотрыг царцаах шиг болж үлээ. Угаалгын өрөө дүүрэн цус уулчихсан, дотор нь өрөөний минь хамтрагч Мередит Керчер үхчихсэн байсан. Дараагийн өдрүүд бүр төрхөн л санагддаг юм. Цагдаа нар асуултууд буруутгал тэгээд л би хариу улсад айчсан байгаа жаахан өхөн биш болж хувирсан. Би сэжигтэн болж хувирсан. Тэд намайг байцаалтын өрөөнөөс ч гаргаагүй. Хүүхдэрээ шахуу гинэн айчсан би гэдэг хүн эрхээч мэдээгүй. Өмгөөлөгч авахаач мэдэхгүй мэдүүлэг өгч байлаа шүү дээ. Байцаагч нар намайг хүн амны хэргийн гэрч уулсан учраас ой санамжаа алдсан, эсвэл хэн нэгнийг хамгаалж байна гэцгээж байлаа. Тэд нар намайг шахасаар эцэст нь сонсхийг хүссэн зүйлсээ хэлүүлж дөнгөсөн юм. Ингээд л миний хар дарсан зүүд хэлмэгдсэн он жилүүд минь эхэлсэн юм. Хэвлэлийнх нь над руу цус үдсэн хэрэгшгэл дайрсан. Би Аманда гэдэг өхөн байхаа билж оронд нь үнэг Нокси хүүтэн цуст Америкал урчин болсон. Миний зургийг бүх сонин сэтгүүлүүд хэвлэж, бүх телевизүүд миний тухай секст донцсон атаархуу цусан дуртай хүүхэн гэж ярьсан. Намайг бүр мангас гэж нэрлэж байлаа шүү дээ. Шүүх хурал ёс төдийл болоод өнгөрсөн. Прокурорууд намайг өөрсдийнх нь төсөөлсөн шиг гашуудаг болохоор хүүтэн цус талуурчин гэж нотлох баримтгүйгээр зарласан. Тэд миний чатууд өдрийн тэмдэглэл дээр бичсэн зүйлсийг минь өөрсдийнхөө муухай ойлголтоор тайлбарлаж байлаа. Тэгээд 2009 онд би гин буруутай гэдэг үг шүүгээс сонссон юм. Шорон намайг бүхлээр минь залгисан. Би намайг буруутай гэж аль хэдийн шийдсэн улсад 4 жилийг торны цаана өнгөрөөсөн. Тэнд байхдаа ном уншиж, захиа бичиж, ухаан санаагаа барихыг хичээсэн ч миний амьдралыг дэлхий даяар хилэлцэж, танихгүй хүмүүс намайг эрх чөлөөтэй агаараар амьсгалах эрхтэй юу? Эсвэл үрд торны цаана ялзрах ёстой юу гэдгийг хэлэлцэж байлаа. Тэгтэл 2011 онд ёстой гайхамшиг төхөж намайг цагаатгсан. Би гэрлүүгээ, гэр бүл рүүгээ Сиатл руугаа ниссэн. Гэвч үнэндээ миний нэр гутаагцсан хэвээрээ байлаа. Хүмүүс намайг хараад шивнэлдэг хэвээрээ л байсан. Тэгээд хэдэн жилийн дараа намайг Итали руу дахин дуудсан. Дахиад шүүх хурал, дахиад л гин буруутай гэсэн шийдвэр. Ингэж явсаар эцэстээ 2015 онд хар дарсан зүүд минь дууссан. Намайг ямарч буруугүй гэж шүүхээс эцэслэн шийдвэрлсэн. Би энэ бүхнийг давж гарсан ч гэлээ хизээж урдын Аманда байхаа болсон. Тэд миний залуу насыг, гинэн занг минь, бусдад идэх итгэлийг минь авчихсан байлаа. Миний давж заалдсан заргийг минь тэд хэрэгсээгүй. Цагдаа нарын мэхэнд орчихсон гинэн жаахан өхөн байсны минь оошооч ч үзээгүй дээ. Намайг Аманда Нокс гэдэг. Би мангасч биш, алуурчинч биш. Үнэн хэрэгтээ Руди Гауде гэх житгээд энэ хүн амны хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байдаг. 2019 онд Европын хүний эрхийн дээд шүүхээс тус хотын цагдаагийн газрыг Аманда Ноксыг анх саатуулах үедээ хууль зүйн туслалцаа чадварлаг орчуулагчаар хангаагүй нь түүний эрхийг зөрчсөн гэж үзсэн байна.
Тэгээд нөхөн төлбөр олгохыг үүрэг болгож байж. Аманда Нокс өнөөдөр үндэслэлгүй ял шийтгэлийн эсрэг компанид ажил өрнүүлсээр байна. Та яг одоо Ганагийн сувгтай хамт байна. 1996 оны 7 дугаар сарын 27-нд Америк нэгдсэн улсын Атланта хотын Centennial Olympic Park-д бөмбөг тесэрч 2 хүн амнасаа алдаад хэдэн зуун хүн бэртэж шархацсан харамсалтай үйл явдал болсон байдаг. Паркийн харуул Ричард Жеул бөмбөгийг илрүүлж хүмүүсийг тухайн газараас холдуулсан ч тус хэрэгт хилсээр буруутгагдж байсан юм. (1996 оны 7 дугаар сарын 27-нд Атланта хотын Centennial Olympic Park-д болсон дэлбэрэлтийн үеэр би ажиллал хийж явсан юм. Уг нь тэр үдэш баярын ёслол бахархал улс үндэстнүүдийн эвний эдлийн үдэш болох ёстой байлаа. Гэвч бүх зүйл эрен хэм эргэж хар дарсан зүүд мэт үйл явдал болсон. Тэгээд нэг л мэдхнээ би ардын дайсан болчихсон тоо. Би тэгэхэд паркийн харуулын ажиллаа хийж байсан. Сэжигтэй зүйл бол бэлэн байж хүмүүсийг аюулгүй айлгах гэж хамаг анхаарлаа төвлөрүүлээд бүгдийг ажиглаж байлаа. Тэгээд би гудамжны сандал доор сэжиг төрүүлэм ногоон үргэвч байхыг олж харсан юм. Протоколын дагуу цагдаад энэ тухай мэдэгдэж чадах чинээгээр хүмүүсийг тэр хэсгээс холдуулсан. Гэвч хормын дараа бөмбөг дэлбрээд 2 хүн амиа алдаж хэдэн зуун хүн шархтан явуулж байлаа. Би тэгж дөргөн шуурхай ажиллаагүй л хүмүүсийг холдуулаагүй л хохирол хэд дахин илүү байх байсан. Анхандаа би олон хүний амиа урсан баатар байлаа. Ээж минь, найзууд минь, хамтран ажиллагсад маань гээд бүгдээрээ л надаар бахархаж байсан. Тэгтэл холбооны мөрдөх товчооных нь намайг сэжиглэж эхэлсэн байв. Ингээд л ардын баатар байснаа нийгмийн дайсан болчихсон тэр. Хэвлэл мэдээллийн байгууллагууд миний амьдралыг үлэн цөвөрч шиг тасдж хайсан. Тэд миний өнгөрснийг ухаж хийсэн зүйлсийг минь мушгиж хорон санаатан болгоод тавьчихсан дөө. Тэд намайг бөмбөг тесэлсэн хүн яг мөн гэцгээж байв. Ээжтэйгээ зүг амьдардаг, цагдаа болохыг хүсдэг ганц би цагаан арьстай ир. Энэ л тэдэнд миний амьдралыг оронгоор нэргүүлэх шалтгаан болсон хэрэг. Тэд намайг алхан тутамд минь ажиглаж тусгай ажилтнууд намайг дагна. Сурвалжлагч нар болохоор гэрийн минь шавчихна. Зурагт сонин хэвлэлээр миний нэрийг дурдах болгондоо Олимпийн паркийн бөмбөг тэслэгч гэх хэрэгэм зүйлэгч гэдэг байлаа. Мөрдөгч нар надтай гэмт хэрэгтэн мэд харьцаж гэрийг минь нэгж их нэрэдлэр бөснүүлж байхад ганцхан миний ээж л намайг хүмүүсийг хамгаалж байсан дийтгэж байсан. Би тэдэнд би хэрэг үйлдэггүй штэ гэж хичнээн хэллээж өрдөөж оошоож үзээгүй. Дэлхийн ертөнц аль хэдийн миний тухай юу гэж бодохоо шийдчихсэн хэрэг шүү дээ. Ингээд дараагийн хэдэн сарын турш би сэжигтэн гэдэг нэр зүүчгээд хар дарсан зүүд шиг амьдарч байлаа. Тэгтэл ашгүй үнэн ил гарч ирсэн. Яг л Элвис Преслигийн хэлдэг шиг. Үнэн бол нартай адилхан. Түүнийг хэсэгхэн халахлжуулахч нууж чадахгүй гэж рок-н-роллын хаан хэлсэн байдаг да. Жинхэнэ гэмт хэрэгтэн нь Роберт Рудольф гэх читгээд байсан. Өчнөн олон сарын турш би олны хараанд хүмүүсийн хараалыг идэж амьдарч байхад жинхэнэ гэмт хэрэгтэн чөлөөтөө тайван алхаж байсан байхам. Ингээд тэд миний нэрийг цагаатгсан ч амьдралыг минь үрд буснуулчихсан байлаа. Дэлхий даяараа л намайг гэм буруутай юм шиг харцгаадаг хэвээрэл байсан. Би шудраг байдлын төлөө тэмцсэн. Миний нэр хүндэд талдсан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шүүхэд өгсөн. Тэгээд хэд хэдэн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай тохиролцоонд хүрсэн юмдаг. Гэвч ямар ч их мөнгөөр би нэр төрөө сэргийж чадахгүй штэ. Намайг Ричард Жеул гэдэг. Би террорист биш. Хорон санаа агуулдаг нийгмийн дайсан ч биш. Би бол хүмүүсийг хамгаалсныхаа төлөө шудраг бусаар хэлмэгдсэн эр. Бөмбөг тесэлсэн жинхэнэ алын ядагч нь Эрик Роберт Рудольф гэгч тэрс үзэлтэй итгэдэг байсан гэдэг юм. Түүнийг хууль хүчнийх нь 7 жилийн турш эрен сурвалжилсны эцэст 2003 онд олж баривчилсан бөгөөд түүнд бүх насаар нь хорихял оноосон байна. Паркийн харуул Ричард Жеулийн нэр төрийг албан ёсоор сэргээсэн ч түүний амьдрал буцаж энгийн хэвэндээ ороогүй. Тэрээр 2007 онд 44 наснда зүрхний өвчнөр өөд болсон байна.
Эдгээр түүхүүд бол ганцхан хүний бус бүхэл бүтэн нийгмийн сургамж юм. Хууль зүй ёсны дагуу хэрэгжиж, үннийг эрэлхийлэх ёстой атал түүнийг сахиулагчид яран дүгнэлт хийж, хэвлэл мэдээллийн байгууллагууд хэтрүүлэгтэй мэдээ цацаж, мэдээлэл төрсөн олон нийтийн шахалт гэмгүй хүмүүсийн хөв заяаг баллах нь бий. Гэвч үнэн эцэстээ ямагт ялдаг. Энэ түүхүүд бол шударгасны төлөөх тэмцэл хизээж дуусахгүй. Хүн болгон альва зүйлд анхааралтай хандаж, шүүмжлэлт сэтгэлгээгээр харж, хариуцлагатай байх ёстойг сануулсан бодит жишээнүүд үлээ. Дараагийн дугаараар эргэн уулзцгаая. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.